Хүмүүс чинь нэг жилийн хөдөлмөр гээл маш олон жилийн хөдөлмөр дээрээс нь одоо өдөр болгон хийсэн бэлтгэлийн үйл шин те одоо багш нарын зааж зөвлөх нэг техник гээл тактик сэтгэл зүй гээл маш олон юм өөртөө хоригдлож бий болгож ийж энэ олон жилийн хүс хүчээр л одоо эдийн зэрэгтэй бас сайхан золтой гэж байна. За одоо 10 жил байхдаа л одоо өсвөрийн тэмцээнд орж байсан. Аймагта анх барилтны гэдэг чинь бас сонин мэдрэмж штэ. Унчаад бас толгой иргэн. Тэр нь бол одоо бас тийм усын залмууд аавна гэж юу боддгоо байсан. Санаг сайхан сумын цол аймгийн цол авах юмсан гэж мөрөөдсөн. За тухайн үедээ бас жоохон хөвгтөл мөрөөдлөвч тэ. Мэдээж одоо бас спорт гэдэг чинь бол чанга. Гэхдээ яг нэг бууж өгмөр гэж тохиолж байгаагүй. Бас мэдээж одоо сар гэр үлдээ ээж аав энэ жил өр хүүхдүүд одоо бас дэмждэг бас. Тэгээ өөрөө гол нь бас хөтөө ямар дуртай сэтгэлтэй болохоор одоо хий спортыг бол архихгүй. Яг нэг өөрийнхөө дуртай юм хийж байгаа болохоор нэг чадарч байгаа. Чи бэлтгэлийн халдварыг дэмжиж чамаа дурдна гэж. Мэдээж хоригдлолтой харьцуулах юм бол одоо бас тэр хүний хамгийн гол чухал юм бол одоо зорилготой байх хэрэгтэй. Том зорилготой. Тэр зорилгынхаа төлөө бас тууштай байвал хийж ижил тэр амжилтыг хүрнэ. За жинхэнэ хүчгүүл одоо орчинтай байгаад төсвөр төвчнээ хэрэггүй хаангүй бол одоо ингэж сууж байхгүй. Тэр үед бол нөгөө бичлэг би өрсөлдөгчийнхаа судалгаа гэж одоо нэг фактор хийдгүү. Сошиал нэг хөгжөөгөө те. Одоо бол ямар л хөгчүүд байна, цэвэн залуу хөгчөж байсан хаач оролцсон хоёр хүүхийн нэг яг агшингийн нэг буулгаа тавьждаг болохоор тэрнийгээ үзээд өрсөлдөгч болон өөрийнхөө одоо юугаас анализ хийчих байна. Тэгэхээр ийм хөгжилд одоо бас хүн болгонд өдөр болгон 2-3 бэлтгэл хийж байгаа ч бусдаас илүү гарахын тулд хэн илүү бас чармаалттай байсан амжилтанд хүрнэ. Өнцгийн хий спорт бол одоо бас яг энэ хийдэр бол чанга спорт, жин харгалзахгүй, мас харгалзахгүй, өндөр нам харгалзахгүй. Дээрээс нь одоо нэг даваанд нэг цаг барилдаж болно хамгийн дээдхээс гарна. Тэгэхээр чи 9 даваанд чи 9 цаг барилдана гэдэг. Тэгэхээр тэр чи хатамжлыг олж авахын тулд одоо тийм дайны бас чанга бэлтгэл одоо өөрийгөө сорж одоо тийм дасгч ажил тэр амжилтыг авна. Хүмүүс болохоор нэг жилийн хөдөлмөрийг ажилладаг золгоход. Ер нь бол хүний бас яг тийм 10-15 жилийн хөдөлмөр хөдөлмөрийг бас нэг том цолоор шагнадаг юм бол шүү дээ. Төрийн наадмын төрүүлгийн тулд те. Бараа хийж 10-аас 15 жил яг тууштай яг чин сэтгэлээсээ бэлтгэл хийж ижил төрүүлж. Тэрнтэй мөн ялгаагүй бас юм. Хоригдол гэдэг бол бас тууштай байж бараа хийж 5 10 15 жил 20 жил тууштай хоригдол үүсгэж байж бас санхүүгийн хичээлэнд хүрдэг байгаа.